Уул гадаа гарсан. Сайн байна уу таа. За сайн байна. Дорн дамгийн Баяуулсан 10 жилийн сургууль дээр ирсэн байна. Өөрийгөө тал танилцуулах уу? За Баяуулсан мэн технологи багш. Амтнд орж байна. Энэ жоохон хэдэн жилийн юу хийж байна? Сурын дамжаа гэх юм уу? Нэг 10 жил болж байна даа. Хэдэн хүүхдээ? Одоо бол энэ төслөөр одоо 40 хүүхдээ явж байна. Энэ засаг даргын аймгийн засаг даргын тест юм байна тийм. Тэгээ хүн бол багасаа гэж тэгээ спорт болсон хэмжээнд би сур хичээл хийж байна. Төсөл байгаагүй хат гээд явдаг байсан. Өөр нь 30 гаруй хүүхдээ явдаг байсан. Төслөө жоохон нэмэгдээд байна. Тийм энэ жилийн хувьд бол нөгөө 5 багштай надад байсан. Энэ жил 3 багштай болоод тэгээ 3 багш нь 132 хүүхдээ хувааж аваад гэж хэлж байна. Юу төсөл ордоггүй хүүхдүүдээс мөнгө авдаг байсан үү? Ер нь төлбөр төлчүүд нэг аваад байдаггүй. Нөгөө сонирхолтой хүүхдүүдийг өөрөө би нөгөө бас сур харуул компьютер болохоор тэгээд хойчоо бэлтгэхээс сонирхолтой харуулдаг. Энэ зарим хүүхдүүд тэр хүүхд нэг ирзэмээр байдаг. Ирзийн нөгөө энэ задаргаагаа сайжруулахын тулд Бат Эрдэнэ наашир. За надад ирзинээ ингээд татаад ирзинээ татаад ингээд задаргаагаа за гуйх шиг за татчихагаад яадаг үлээ. За. Ааха. Энэ нэг тасал болох юм тий. Ингээ нөгөө задаргаа арын задаргаагаа ингээд бас тасалгаа гэж юм тий. Булчин ингээд бас чангарна. Тий. Энэ гоё тий ихэлж одоо сур ихний ер нь алхам хүүтэй. Тэгж байгаа. Энэ ирзиний ханаас авах. Энэ зүгээр корт хэрэгслийн дэлгүүрүүдээр метр нь 5000 ч байдаг юм. Ачаа таслаад хүүхдүүд. Тий тэгээд ингээд хүүхдүүдийн нумаа яаж юм? Ном бол яг нэг сургалтын энэ одоо хавч яхаа гэдэг энэ зүйл баг отгоо болчиход байгаа юм. Хэдэн төгрөг байна? Энэ хуучны бүр толсмоос шүү дээ. Бүр одоо дээр үдүүлээ. Орсох юм шүү. Тий, сургуульд ер нь байдаг байсан юм билээ. Тэгээ энэ нэг нь манай энэ гоё юу? Тий, энэ үл ерөөсөө өвдөхгүй энэ бараг нэг. Наадхаа Оросуудаас Орос тусгам руу очиод авч болохгүй нэ. Энэ ер нь яг сургуулж үзээгүй байдаг бол энийг бол нэг номны дор хаяад үнэтэй шүү дээ. Ном бол одоо сая 500 сая төгрөг болсон байна. Би нөгөө хотод нэг юуны би байтын багш таньдаг багш. Би тэрний чамайг танилцаад бай за. Орсын мөрөд. Тэр бол шууд мэдх юм. Энэ Палестинаас авахгүй зүгээр энэ одоо сүүлийн юм хийсэн эдгээр бол яг нэг 2 жилийн настай бай. Энэ хин чиг хийсэн үг юм. Энэ яг нэг аймагаас яасан. Энэ болохоор энэ хинийг хийсэн байна уу? Тий, энэ одоо энэ зүгээр хийсэн энэ үйсээр хүрсэн. Энэ ялгааг нөгөө энэ хідээр гарах уу? Энэ тэгэхээр би энэ зүгээр өөрөө материалын юу хідээр гарах. Ер нь 250-аас чи 350 хүртэл хот руу байгаад байна. Бас жоохон үнэтэй юм тий. Тий, үнэтэй ингээд энийг бас онцлог нэг үйсээр яг хоо 2-3 жил болоод бүр дахиад чиний хийх үү? Энэ нөгөө энүүгээр ингээд сэтэрчтэй энэ пластмас ингээд шүрүүгтэй тогтоогод энэ сэтэрчж байгаа. Тэгээ ер нь хэд салхаас өөр авах болж. Тэгээ сэлгээл яхад бол уг нь тэсгэл юм байна тий. Материал нь аяга нэг 50,000 төгрөг байдаг. Нэг номны материал. Тэрийг авах тэгээд энэ гिचэр. За энэ жилийн амжилт гэх юм уу хүүхдүүдээс хүлээж байгаа амжилт юу вэ? Одоо энэ жил 6 сарын 14 өсвөр улсын аврал тэр хэдэн хүүхд бидэж очих гэж ихний хэлсэн байна. Одоо энэ хүүхдүүдээс нөө яг ич яваад энэ ер нь одоохондоо бол их байхгүй л. Энэ нөгөө шинээр дандаа хүүхд аваад энэ жил. Нөгөө хожим хүүхдүүд ч төгсөө явсан. Хожим хүүхдүүд томчууд төгсөөд өөр томчууд нь сумын тавтай хэлбэр одоо нөгөө ус хоёр одоо байтын маастер ихний шавнар хэлбэр бий. Зарим нь ойлсон болоод байдлуу орж болд юм уу? Ер нь болно. Санахчээ. За амжилт хүсье.